За парламентын гишүүн авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ёс зүйн ноцтой зөрчил гаргадагч гишүүний дархан эрхээр халахвчилж хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгшэрхтэй байх үндсэн хуулийн зарчмыг хүсэрдүүлж байгаад ард түмэн бухимдсаар байна. Улсын хурал бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай эсвэл гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах орон байр биш гэдгийг Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх хэлсэн үгэндээ онцлолоо. Хууль бол парламентод халдшгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентод оршихуй дархлааг нь олгодог гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч төр засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам баттган бэхжүүлэх, улсын их хурлын гишүүний ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор үндсэн хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Үүнийг зарим хүмүүс парламентын дархлаанд халдаж байна гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжл байгаагч бас хүндэтгэн ойлгож байна. Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой юм а. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлэмдүүлэх тухай би огт яриаггүй. Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн илч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг бус харин төрийн үйл хэргийг нэр төртөө хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл сэтгэлээ өгдөг юм а. Итгэл эзэнтэйгээ өгдөг гэж үгч бас байдаг. Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалтаас илүү ард түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай. Гэтэл энэ их итгэл сэтгэлийг омартан иргэд сонсогчдийнхоо дургүйцлийг дэвргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж явах хэрэгтэй. Бүх ард түмний сонгогдсон төрийн тэргүүн үндсэн хуульд заасны дагуу ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч тул улс орны язгуур эрх ашиг, иргэдийнхээ эрх ашиг хүсэл тэмүүллийг нэгдүгüрт тавихаа илэрхийллээ. Өнөөдөр ард түмнийг бухимдуулж сэтгэл санааг нь зовоож байгаа асуудал бол нийгмийн шударга усны хүсэмжлэл гэдгийг тэрээр хэлсэн үгэнд онцлолоо. Улсын хурлын гишүүний халдшгүй эрхийг гэмт хэрэг хууль заацаас бултах, гэмт хэрэгээ хаацалах бамбаа болгож хэрхэвч болохгүй гэдгийг Монгол улсын ерөнхийлөгч чуулганы эндрээс хэлсэн үгэндээ тод томруу тусгалаа.